Батхүрлийн Батсангил гэдэг 2 дүүтэй айлын том охин эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэд эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулж яваа нэгэн. Хүмүүс миний энэ дүрхэнд дуртай байх. Харин би өөрийнхөө дотоод хүн том мөрөөдөлтэй энэ хүнээрээ байхыг илүүд үздэг. 2008 онд анх Teams компани тухай сонссон боловч анзаарч сонирхолгүй 10 жилийг алдсандаа их харамсдаг. Гэвч уулзах хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс нь учирдаа гэдэг үгэнд итгэдэг болсон. 2015 онд миний төрсөн дүүд золгүй зүйл тохиолдсон нь манай гэр бүлийнхний хувьд том сорилтын он жилүүд байлаа. Азар Teams компанийг мэддэг байсан ээж маань бүр илүүгээр бүтээгдэхүүний танилцуулга эдгэрээ цайхан амьдарч байгаа хүмүүсийн бодит түүх өгүүлсэн номыг сэхийний тасагт өдөр шөнөгүй 2 сар гарan охиноо сахих явцдаа судалж бүтээгдэхүүнүүдийг амруун шприцээр шахаж шархамд нь цацхыг нь цацад тасралтгүй хэрэглүүлсний хүчин ид шид биелэлээ олж дүү маань эрүүл сарвал дахин бидний дэмжлэггүйгээр амьдрах болсон цаг хугацаа гэж яриад байв. Яг л кино шиг амьдрал байдаг гэдгийг бид одоо хаяад цуглахаараа жаргалтайгаар дурсах дуртай. Магадгүй сонссон хүн итгэмээргүй. Нүдэрээ харсан бодит гэрчийн хувьд би Teams компанийг цаг гаргаж сонирхох шалтгаан юм. Teams гэдэг нэр доор нэгдснээр би хил хязгааргүйгээр мөрөөдөж яг л буцаад хүүхэд насндаа очисон мэдрэмжийг авч чаддаг. Teams компани надад олон дурсамжаар дүүрэн цаг хугацааг бэлгэлсээр байгаад би баяртай байдаг. Мэргэжлэрээ мэдээж олон зүйлийг сурч мэдэж үзэж байсан ч жинхэнэ би гэж хэн бэ гэдэг дотоод ертөнцийн төөрч явсныг ойлгуулж гисэн юм. 60 төхөж яваа ээжигээ миний өмнө нь гарч үзээгүй тийм том тайзан дээр зогсож байхыг бахархалтайгаар харах тэр мэдрэмж. Teams компаниас авсан анхны цалин цол зэрэг нэмж бэр амттагдах бий болоод миний баг миний урд нь төсөөлж байгаагүй олны өмнө сэтгэлээ хуваалцсан зогссон том тайз гээд амьдралд эргээр нөлөөлөх зүйлсийг тоочод барахгүй зүйлс хөрсөөр л Чихрэнд биш тийш